Амьд оршигч Бурхан Есүс Христ та бүхэнтэй Иммануэлаар хамт оршин байна уу? Тэрээр биний дотор оршин байж бид энэ газар дэлхий дээр ямар хүнтэй уулзсан ч ямар хүнтэй уулзсан байсан ч жаргалтай нэгнээр амьдарч чаднаа. Бурхан бидэнд өгсөн байгаа. Тэр амьд оршигч Бурхан эзэн Есүс Христ бидэнд энэ дэлхий дээр хэрхэн тэмцэх вэ гэдгийг зааж өгсөн билээ. Хүнтэй бүү заргалдан тэмцэлд. Махан бие ба цусны эсрэг тэмцэл биш. Бидний тэмцэл бол махан бие ба цусны эсрэг тэмцэл биш, харин энэхүү ертөнцийн сүнслэг харанхуй хүчний эсрэг тэмцэл юм. Тиймээс тэмцэх залбирлын нууцыг Бурхан эмэгтэй өрөөдөн болох Месиа Христ могооны толгойг бясгишгих нэгэн хэмээн хэлсэн юм. Тиймээс Эхлэл 3:15 давлагдсан байгаа тэр Месиа Христ Бурхан өнөөдөр бидний хувьд амьдлтын эзэн болж бид тийхүү дэлхийн хязгаар хүртэл явж амьд үлдгэсэд байж мөн гэрчлэгч байх болтугай гэж өрөөж байна. Марк 14-р бүлгийн 29-30 дахь ишлэлийг дахин харцгаая. Өнөөдрийн Библийн ишлэл бол Марк 14:66-аас 72 байгаа. 14:29-аас харцгаая. Гэтэл Петр түүнд бид бүдрэрлээж би бүдрэхгүй гэсэн байна. Харин Есүс хариуд нь 30 дахь ишлэл дээрээс үннээр би чамд хэлье. Чи энэ шөнө азарган дахиад 2 удаа донготхоос өмнө чи намайг 3 таа үгүйсгэнэ гэв. Юу гэсэн үг вэ гэвэл Петр би танаас огтхон ч урахгүй гэж хэлж байгаа ч гэсэн Есүс үгүй шүү чи надаас урвна гэж хэлж байгаа. Бидний бодол санаа бидний ингэж амьдрья гэдэг нь миний шийдснээр болдоггүй. Бидний итгэлээр амьдран гэдэг манч хүн өөрийнхөө хүчээр шийдээд хүчээрээ зүтгэснээр болохгүй. Тэгсэн чинь Петр 31-р ишлэл дээр дахиад бүр юу гэж хэлж байгаа вэ гэвэл улам баттайгаар би тантай хамт өөхөх ёстой болсон ч бүр улам баттайгаар хэлж байгаа шүү дээ өөрийнхөө сэтгэл хөдлөлийнхөө хүч дотор юу гэж хэлж байгааг бол би тантай хамт өөхөх ёстой болсон ч таныг үгүйсгэхгүй гэж байгаа. Би эзнийг огтхон ч орхихгүй гэж. Өөхөх байсан ч би таныг үгүйсгэхгүй гэж хэлж байгаа. За Петрийн тэгэж хэлхийг сонсон бусад дагалдагч нар ч гэсэн яг түүний тэр нэг олон нийтийн сэтгэл зүйг дагаад бүгд тэгвэл би ч адилхан гэж байгаа. Тэгээ бидний ийм хэмжээнд амьдарч байгаа. Тэгээ бид мөнхийн устай холбогдохын тулд хэрэг нэг зүйл хэрэгтэй гэвэл тэр нь амьдлтын эзэн Есүс Христ юм. Магадгүй бид нөхрөөсөө өвгөн нөхөр минь ажилдаа явахдаа өхөөлөө нөхөр маань 10 сая вон өгөөд гарсан гэх юм бол өдрийн хоолны цагнаас өмнө миний дотор шал өөр сүнс орсон байх болно. Яагаад өгсөн юм бол? Нэг буруу зүйл хийсэн юм байна да манай нөхөр.
За нэг хүн нэг өлсөхгүй хэмжээнд нэг хоолоо нэг аваад ичихтэйгээ болоод тэг нөхрөөсөө нэг нэлээд мөнгө одоо нөхөр нь одоо гарын мөнгө өгдөг болоод ирэх үед сатан тэр завсарт орж ирж эхэлдэг байгаа. Тэгээ сатан миний амьдралд одоо хэрхэн оролцоод амьдралыг минь яаж одоо сөөрүүлж байгааг ч мэдэхгүй байдалтайгаар зүтгэн өдөр хоногоо өнгөрүүлсээр байгаад амьдралаа дуусгадаг байгаа. Бид өнөөдөр Бурхны нэгүслийг хүлээж авсан бол Есүс Христийн нэрний эсрэг ингэж хүч сорин зогсолгүйгээр тэгээ шүд зүүн зогсолгүйгээр итгэж хүлээж аваасаа гэж өрөөж байна. Амьдралтын эзэн Есүс Христ тэс дагалмай дээр сатааны толгой гიშгээд амилсан байгаа. Бидний махан биеийн тэр сэтгэл хөдлөл, махан биеийн тэр одоо ийм хүчтэй бодол санаа амьдрах одоо хүсэл тэмүүлэл тэр болгоныг Христийн өмнө дуулууртай захируулахын тулд Есүс хүлээс амилсан. Тэр Бурхны амлалт, тэр Бурхан бидэнд амлалтаар өгсөн байгаа амьдралтын эзэн. Тиймээс амьдралтын эзэн Есүс Христ бидний биеинд Иммануэль барилаар байхгүй бол хүний энэ хүн чанар, мөн чанар гэдэг юм амьдрахаа хэрээр бохирдож заваарч эхэлдэг байгаа. Тэгээд чуулган дотор сайн мэдээгээр суйрлагдахгүйгээр үргэлж ийм төөрөгдсөн байдалтайгаар ганцаараа амьдрахын тулд бусад хүмүүсийг өхөөлөх одоо үйлдэл үг яриаг хийхээс өөр аргагүйгээр амьдрах болно. Цаашид өөрсдийнхөө бид үргэлжлүүлэн өөрсдийнхөө хүний хүчээр шүд зүүн сүрэн зогсож чадахгүй байх хүч чадал бол амилсан эзэн Есүс Христ. Тэр хүний амлалт, тэр эзний амлалтын дагуу энэ дэлхий дээр ирээд Иммануэль буюу бидэнтэй хамт бий Бурхан болсон юм. Иохан 19-ийн 30 дугаар эшлэл дээр тэрээр бүхэл зүйлийг гүйцэлдүүлээ дуусгалаа хэмээн тухагласан билээ. Тэгээд үхэгсдийн дундаас амлан амьдралтын эзэн Христ тэр нэрийг нэг хүч чадлаар миний дотор байгаа сайн мэдээний эсрэг амьдрахад хүргэдэг хуучин хүнээ Есүс Христийн нэрээр хөөн нураахтун. Тэгсэн нэгнийг одоо бүрэн эдгэрсэн нэгэн хэмээн илэрхийлдэг. Тиймээс бидний нуурсан байгаа амьдралыг босгогч амьлалтын эзэн Христийг би хүлээн авч одоо амьдралдаа амсаж мэдэрч байж хүн шиг тийм сайхан болж эхэлдэг. Тэгэж байж харанхуй хийгээд цөхрлийн систем шашны тэр системээс бид сугаран гарч чадна. Энэ бүх дэлхийн одоо хүмүүсийн хоорондох тэмцэл нь махан биений тэмцлээс өөр илүү үгүй. Бидний тэмцэл бол махан бие ба цусны эсрэг тэмцэл биш. Эфес номын 6-гийн 12 дээр хэлсэнчлэн бидний тэмцэл бол махан бие ба цусны эсрэг биш, харин харанхуй ертөнц ба энэхүү харанхуй ертөнцийн сүнслэг хүчний эрх мэдлийн эсрэг юм а гэсэн байна.
욕심과 이 탐욕으로부터 여러분 몸속에 또아리를 들고 있는 이것이 여러분 인생 하나님의 형상을 상실하게 만듭니다. 그래서 인간성 Бидний махан биеийн бодол санаа 기독교는 бидний сүнслэг нүдийг бүрэн хаадаг хийгээд тэгээд махан биений ертөнцийг дагаж явсаар байгаад Христ итгэл сайн мэдээг алдагдуулсаар байгаа. Өөрийгөө ч сүнслэг байдал дотор хянан шалгах чадваргүй. За та бүхэн одоо ямар ч тойл байхгүй гэрт амьдардаг гэд бод. Ямар ч тойл байхгүй гэрт амьдрвал маш одоо тавчидмаар үстэй. 세면실에 가서 입술 같은 것을 바라보지 못한다면 고추장, 된장 온몸에 막 다 묻어 있을 겁니다. За хоол идчихээд тэгээ бид нар толинд таарч чадахгүй байх юм бол шүд ам уруул дээр нь бүх хоолных нь үлдэгдэл наалдсан хэвээрээ байгаад байхтай адилхан өнөөдөр олон Христ итгэлийн чуулганууд шалгаагүй цуглаан дотроо бие биендээ л шүдэн чинь юм наалчих гэж хэлэх хэмжээний өөрийгөө үгээр толдон харах, сайн мэдээгээр толдон харах ямар ч боломжгүй тийм байдалтай болсон байна. Харанхуй ертөнцийг хуцсан учраас бид тэр хуцсагдсан харанхуйд хуцагдсан ертөнцийн дотор тэгээ арай ядан амьсгалан итгэлээр амьдрах гэж зүтгэж байгаа. Амьдралын эзэн Есүс Христ бидний амьдралын түүхийн дээр амьд хөлөн оршин байгаа. Есүс бол Христ хэмээн дуудах тун. Тэрхүү нэрийг дуудагч нь Бурхны нэгүслийг тэрхүү нэрийг дуудагчийн амьдрал Бурхны нэгүсэл эхэлдэг. Бурхны ажил, хамгаалалт, Бурхны төлөвлөгөө та бүхнээр дамжуулан хийгдэх болно. Өнөөдрийн Библийн хэсэг дээр тэр Петрийн халуун итгэл тэр гал халуун Петрийн тэр нөгөө нэг таны төлөө өгөхөд бэлэн гэсэн тэр гал халуун итгэл юунаас болоод хин оролцсноос болоод өнөөдөр ингэж бүрэн хөрөхөд хүрч байгаа вэ? Бидний нүдэнд үл харагдахаар Есүсээс уруулахаар ажиллаж байгаа сүнслэг хүч бий. Тэгээ магадгүй бид нар Библийн нөгөө үсгээр нь хараад энэ эмэгтэй тэр хүмүүс гэж хэлж болгоч сүнслэг хүч нь сатааны сүнслэг хүч. Есүсийг тэгтлээ хамгийн ойрхоноос дагаж байсан Петр. Тэгээ Есүсийг баривчлагаар ирсэн цэргийн чихийг хүртэл цавчин байж Есүсийг хамгаална хэмээн орилон байсан Петр. Өнөөдөр Есүсийг баривчлахдах үед алс холоос чиртэн хараад хашааны үүдэнд галын дэргэд алсхан шиг тэгж ерөнхий байдлыг ажиглах хэмжээнд хүрсэн бэ. За өнөөдрийн Библийн ишлэлээр гарч байгаачлан тэгээд Есүсээс нэлийн хоол зайд галын дэргэд зогсож байсан Петрт нэг хөвгчин эмэгтэй "Хүүе Петрэ, чи энэ Есүсийг дагаж байсан дагалдагчдын нэг нь мөн бидтэй" гэж асууж байгаа. Петр шууд ууралсан. Үгүй гэж. Тэг хормын дотор ингэж хогийн бүрхөө харуулах болж өөрчлөгдөж байгаа Петрийн дүр төрхийг та нар харцгаа. Та чи Петртэй хамт байсан биз дээ гэсэн чи үгүй.
Үгүй Есүстэй хамт байсан биз дээ гэсэн чинь. Ийхүү одоо бидний энэ бодол санаан дотор орж байгаа нүдэнд ил харагдах сатааны оролцоог харж чаддаг байх хэрэгтэй. Тэгсэн чинь нэг хүн бас чи Галилийн хүзтэй. Галилийнх нь мөн штэ Петр. Уг нь Галилийнх мөн Петр. Тэгсэн ирнэ бүр нөөник хаанаас гаралтайгаа хүртэл үгүйсгэх хэмжээнд үгүй гэж зүтгэж байгаа. Тэгээд Петр 3 удаа Есүсийг үгүйсгэж 3 удаа Есүсийг харааж бүр үгүй гэд тангаргалсан байгаа. Би Есүсийг чи огт танихгүй гэж бүр тангаргалсан байгаа. Тэр мөчөд дахиад 2 дахь удаага донгоцсон гэж Библиэд бичсэн байна. Есүс гарцаагүйгээр юу гэж хэлсэн бэ гэвэл энэ өглөө дахиад 2 донготхоос өмнө чи намайг 3 удаа үгүйсгэх болно гэж хэлэхэд Петрийн тэр үеийн хариулт нь юу гэсэж юу эзэн минь юу яриад байна вэ? Би огт тэгэхгүй. Би таныг үгүйсгэхгүй. Би үнэхээр амлаж тангаргалж байна. Бүгд таныг орхиод явсан ч зөвхөн би таныг эцсээ хүртэл дагнаа гэж Петр баттайгаар хэлж байсан. Тинхүү амен хэмээн тангаргалж байсан Петр. Зүгээр нэг тийм ордны шивгчний өмнө өөрийгөө ичхүүртэй байдалд оруулах тэр өнгөрснийг тэр хувь тавиланг өөртөө бий болгож байгаа. За өнөөдрийн төлөөлөн залбирал хийсэн байгаа Ким Киёг Чаннууны цуулганд тэн дээр цуглаанд явдаг хүмүүс яагаад цуглаанд явдаг вэ гэвэл Иохан 8:44 дээрх одоо өөрсдийнхөө гим нүглийн мөн чанартай байдлыг мэдхийн тулд тэгээд мэдээд мэдснийхаа хэрээр түүний эсрэг сүнслэг залбирал хийх. Есүсийн үг Есүс Петрт айлдахдаа өнөөдөр өөрөөр төглөө дахиад 2 донготхоос өмнө чи намайг 3 удаа үгүйсгэнэ гэсэн. Үгийн дагуу биелээ олсон юм. Энэ бол хүний нөгөө нэг юм хил хязгаар. Хүний энэ хил хязгаарын дотор Бурхны үг хэрэгждэг учраас бид мөргөл бүрээр дамжуулан амьд оршигч Бурхны үгийг хүлээж авах юм бол тэр үгийг дагуу 1-7 хоногийн туршид би амьдрнаа гэж шийдвэрлэн мөн тийхүү амьдрах юм бол Бурхны хариулт нь таны амьдралд биелээ болох болно. Харин түүнийг хэрэгжүүлээгүй Петрийн хувьд үг ингээд үгийг эргэж санаад гашуудан уйлсан гэж байгаа. Тэгээ сатан бидэнд айдас хийгээд ийм бүр ийм нэг эмх самраагүй цэгцэхгүй ийм амьдралын орчин надад бий болгонгуудаа бидний сэтгэл зүгээр дамжуулан орж ирдэг байгаа. Тухайн үед тэргүүн дахилч нарын байгаа газарт оронгуутал хормын дотор тэр нөхцөл байдал дарагдаад Петрийн дотор асар их айдас орж ирсэн байгаа. Магадгүй танд тийм айдас орж ирэх юм бол тэр даруй Есүс амьдлтын эзэн Есүс бол Христ хэмээн тухайлагтан сатан ийхүү бидний орчин нөхцлөөр дамжуулан бидний тэр нөр сэтгэл зүйн хаалгыг ингээд нээж орхидог байгаа. Тэр сэтгэл зүйн үед хаалгыг нээлттэй байлгалгүйгээр тийм үйл явдал тохиолдох бүрд бид Есүс бол Христ, бид бол Бурхны хүүхэд, бүх асуудал дууссан, сатанаа зайл, ариун сүнсний дүргэлт, дэлхийн илгээлт
гэх энэхүү тунхаг үйлсийн дотор байх тун энэ бол амьд үлдэх зам. Үүнийг л хийх үед үг биелэгдэж, үж хэрэгжиж та бүхэн газрын хязгаар хүртэл дэлхийн илгээлт хийж энэ дэлхийн үндэстэн бүрийн өмнө гэрчлэгчээр зогсох болно. 베드로는 그 무시무시한 두려움의 환경 속에서 Петр тэрхүү айдсын орчин дотор өөрийгөө л ер нь хамгаалъя гэсэн тийм туйлын зорилготой байсан байгаа. Энэ биеэ хамгаалъя. Дараад нь нэг үгийг Есүсийн хэлсэн үгийг санаад гашуудаж уйлсан гэж байгаа штэ. Тэрний өмнө хүртэл би Есүсээс урахгүй гэж шийдсэн байсан ч гэсэн шийдвэрлэх хүчит Петр өөрийнхөө биеийг л хамгаалах гэж оролдож байсан байгаа. 그 사람은 저주를 받아야 될 사람, 저주를 받을 사람이 내가 따라갈 대상이 아니야. Орчин амьдралын минь орчин айдсын хаалгыг бидэнд нээдэг. 21장 8절에 부활의 주 그리스도가 없으면 여러분이 살아가는 만큼 Ишлэл номын 21:8 дээр бидэнд амьдлалтын эзэн байхгүй бол бид амьдрах хэрээрээ айдас хуримтлагдаж эхэлдэг байгаа. 그래서 인간성을 상실하여 흉악한 자로 돌변합니다. 그래서 환경에 조그마한 내 몸에 기서가 나타날 때 자존심 Тэгээд тэр амьдралын нөхцөл байдлаас болж ирдэг байгаа айдсын хаалга нэгтгэхэр тэгээд миний аюулгүй орчинд жоохон л ингээ асуудал үүсэх юм бол ингээд тэрсэлдэх сэтгэл, уур хилэн, сэтгэлийн шарах олон зүйлсүүд миний дотроос хормын дотор дэлбэрч гарч эхэлдэг байгаа. Зөвхөн өөрийгөө л аргацсан амьдрахын тулд өөрийнхөө бүхэл бодол санааг Христийн дотор захируулан амьдрахгүй бол энэ нэг удаа үхээд дараа нь хоёр дахь үхлийг ч үзэх болно. 그래서 반복되는 정체성을 베드로에게 공격합니다. Тэгэд Петрт ч гэсэндээ тийм довтлогоо гэх юм уу? Ийм давтамжтай байдлаар Есүс рүү довтолд орж ирж байгаа Сатан ямар нэгэн байдлаар Есүстэй харилцааг нь таслахын тулд ингээд 3 удаа олон удаагийн давтамжтайгаар Петр дээр ирж байна. Чи энэ Есүсийн шав биш үү? Үгүй. Чи Галилаас гаралтай үстэй? Үгүй. Чи энэ хүнтэй хаанд байсан штэ? Үгүй мэдэхгүй. Дахин. Тэг ингэж Сатан янз бүрийн аргаар товтолсоор Есүстэй харилцаж байсан харилцааг минь таслахыг оролдож байгаа. Чи Есүсийг дагаж явдаг байсан дагалдагч нарын нэг үстэй. Энэ дэлхийн харанхуй хүч чадал биднийг айдас жишрэлд автуулдаг. Зүгээр өнгөрч явсан нэг шивгчний хэлсэн үг штэ. Тэгээд тэр шивгчний хэлсэн үгэн дотор харанхуй хүч ингэж агуулгадаад Петрийн дотор бүр айдас төгшөр уралд болж орж ирж байгаа.
연결되어지는 네 인생은 Тэгээд тэр асуултуудаар дамжуулан сатан надад өгч байгаа бодол нь юу вэ гэвэл одоо энэ нөхцөл байдлыг хараач. Энэ нөхцөл Есүс баригдаад одоо мүд үхэх гээд буруутаж байгаа энэ цагт чи Есүстэй хамааралтай гэдгээ илэрхийлж болохгүй шүү дээ. Чи Есүстэй хамааралтай гэдгийг мэддэг юм бол амьдрал чи ингээл дуусаа. Ийм мэдрэмж. Би Бурхны өмнө авах тослогооч ялгаагүй. Амьдралын эзэн Есүс Христ тантай хамт байж бидэнтэй хамт байгаа учраас бид Есүстэй бидний харилцаа тасрахгүй юм. Тиймээс та бүхэн Бурхантай харилцаа тасраагүй учраас энэ цаг үед хүмүүс Бурхан үгүй гэж хэлдэг хүний хүнлэг чанар гэдэг зүйл устж үгүй болж байгаа энэ цаг үед бид Бурхан амьд оршин байдаг гэдэгт итгэдэг хүмүүс. Тэгээд бид Бурханы өмнө үйлчлэхээр шийдвэр гарган тусалгаа авч байгаа хүмүүс. 빨리 그냥 오늘 안수받지 말고 도망가. 이렇게 오늘 연락이 오거든요. 예수는 Тэгээд биднийг тэр одоо Есүстэй хамааралтай амьдрахаар шийдвэр гаргахад саад болж байгаа бодол санаанууд юм уу холбоо ирэх юм бол бид Есүс Христийн нэрээр хурдан тэр одоо асуудлууд тэр харилцаануудыг туслах хэрэгтэй. Өнөөдөр бидний амьдарч байгаа цаг үе бол нүдэн дээр өсөлт хөгжилтийн юм шиг харагдаж байгаа ч үнэндээ хүн төрлөختний сүрлийн цаг үе. 이런 속삭임이 있다라는 것을 아시고 부활의 주 예수는 그리스도. Тэгээ бидний одоо чихэнд бодол шивндэг сатааны ажил байгаа гэдгийг мэдэж байгаа учраас амьдлалтын эзэн бидэнд Есүс Христийн нэрийг дуудах ёроолыг зөвшөөрч өгсөн. За эзэн амилсан гэдэг нь өөрөө бидэнд асар их ёроолийн өдөр юм. Тэгээ сатан бидэнд сайн мэдээгээр хүч сорих биш, өөрийнхөө хүчээр хүч сорио гэдэг тэр сонголтуудыг үргэлж өгдөг. Есүсийг сонгоолгүй өөрөө өөрийгөө хамгаалдаг нэгэн болох хэрэгтэй үсттэй. Тиймээс та бүхэнд бүхнийг Христийн дүр төрхийг алдагдуулахаар өдөр бүр сатан довтолсоор байгаа. Хүн төрлөختөн Эхлэл 3:15 могооны толгойг бис гიშгэх Бурхан төвтэйгээр амьдрахгүй юм бол хүн өөртөө төвтэйгээр амьдрсаар байгаад сүрдэг. 분명히 베드로가 모든 사람이 다 주 예수님을 버릴지라 나만은 절대 예수님을 부인하지 않겠습니다. Жишээ нь Петртэй нөгөө бүх хүн танаас урвсан ч би бол хизээч танаас урвахгүй гэж байсан. Тэгээ өөрийгөө хамгаалж байж л амьд үлдэн шүү дээ гэдэг энэ сатааны шивнэнд Петр унсан байгаа. Өнөөдөртөө ялзарч үгүй болох энэ биеийг л сахин хамгаалах гэж оролдолгүйгээр амьдлалтын эзэн Есүс Христийг өөрийнхөө биеийн дотор хадгалахтун. Тиймээс тэгвэл бид ялзрах биеэр биш харин мөнхөд амьдрах биеэр амьдрах болно.
Сатаны ажлыг нураах Есүс Христ төвтэйгээр бид амьдрах юм бол өөрөө өөрийгөө үүсгэж чадна. 나 중심으로 살면 말만 예수님 사랑한다고 말하지. Өөртөө төвтэйгээр амьдрах юм бол амаараа л би Есүс хайртай гэж хэлдэгч дээрээс сэтгэлийн гүндээ би харилдаггүй. 것은 맞는데 사탄의 개입으로 인하여 오히려 사탄의 심부름하는 종로로 하는 자가 됩니다. За эсвэл үнэхээр би хайрладаг нь үнэн. Гэхдээ сатаны оролцоог хүлээн зөвшөөрснөөр Есүс амаараа хайртайч амьдрал нь сатаны удирдамжинд ор байдаг. Эзэн бол Христ амьд оршигч Бурхны хүн мөн. 그분이 우리에게 주신 신분은 영원히 변하지 않습니다. Тэг Бурхан бидэнд өгсөн байгаа тэр байр суурь нь огт гахахгүй. Амьдлалтын эзэн Христ Бурхан бидэнд айлцсан байгаа. 여자의 손 메시 뱀 머리를 깨뜨리실 그분을 주는 그리스도시여 Эзэн бол Христ амьд оршигч Бурхны хүн мөн. Та нар эзнийг хэн гэж боддог вэ? 이 신분은 변하지 않습니다. 내가 이제는 네 위에 교회를 세우리니 음부의 권세가 너를 이기지 못하리라. 변하지 않습니다. Чам чи Петр хошид үхлийн хаалга чамааг дийлэхгүй. 살아가는 여정에 기도 속에만 있다면 하늘 문을 열고 내가 너를 축복한다. Тэг Тэнгэрийн цонхыг нээгээд би чамааг өрөх болно. 변하지 않습니다. 그래서 베드로는 세 번을 부인하고 세 번을 저주하고 예수님 모른다고 맹세하고 도망갔지만 부활의 주 그리스도는 그 도망자를 Петр Бурхныг Есүсийг мэдэхгүй гэж урвж үгүйсгэн үгүй болсон ч амьдлалтын эзэн түүнийг дахин хайж ирсэн байгаа. Эзэн бол Христ амьд оршигч Бурхны хүн мөн. 로마서 8장 1절 2절에 부활의 주를 바울은 어떻게 표현했는지 그리스도 예수 안에 있는 자에게는 결코 이제는 사탄이 너의 수많은 실수를 참소해도 이제는 너의 대변자가 Ром 8:1. Тэгэд бид одоо хичнээн алдаа хийснийг минь сатан бидэнд сануулвч Ром 8:1-ээр дээр гарч байгаачлан миний өмгөөлөгчлөх Бурханы нэр дээр одоо Христ Есүсийн дотор байгаа хүнд ч ямар ч ял байхгүй гэсэн байна. Би эзэн бол Христ амьд оршиж Бурхны хүн мөн гэж дуудчихад тийм биш үе олон үйлдэлүүдийг хийсэн байлаач амьдлалтын эзэн 영원히 변하지 않는 миний өмгөөлөгч байх болно. Мөнхөд үл өөрчлөгдөх 정죄함이 없나니 Христэл миний тал байх юм бол Христ Есүсийн дотор байгаа амийн болон ариун сүнсний хууль нь биднийг нүглийн болон үхлийн хуулиас мөнхөд чөлөөсөн юм. Тиймээс та бүхэн сатаны оролцоо гэж юу вэ? Харилцсан зовоож бие бинийгаа харилцсан одоо шийтгэж зэмлэж
Бидний эзэн 여러분들 몸에 이 사탄이 나를 어떻게 개입하여 예수님과의 관계에서 이탈하게 만들려고 끊임없이 나를 움직이고 있는가를 찾아가는 Христ бидний талд үргэлж өгсөөр байх болно. Бид үнэхээр Бурх сайн мэдээ намайг хэрхэн хайж ирсэн юм бэ гэдгийг мэдэж тэр надад ирсэн байгаа сайн мэдээний боломжийг дагуу амьдрах үед сатаны ажил нуран унах болно. Есүс бол Христ. Есүс бол Христ. Бүх гмийг минь уучлсан. Есүс бол Христ. Харанхуйн хүчийг зайлуулсан. Есүс бол Христ. Хаадын хаан болсон эзэн. Есүс Христ. Иохан намын 50-ын 24 дээр үнээр би та нарт хэлье. Миний үгийг сонсоод эмэгтэйгүүрүүдэд болох Месиа Христэд итгэдэг нэгэн нь мөнхийн амийг олно. Шийтгэлд хүрэхгүй. Үнхлээс амь руу шилжнэ гэсэн. Тиймээс Бурхны илгээсэн байгаа эмэгтэй хүнрүүдэд болох Месиа Христийг хүлээж авч байж Иохан 1:12 дээр гардагчлан Бурхны хүүхэд болох эрх мэдлийг хүлээж авдаг хийгээд махан бие ба болон цусаар биш хүний хүслээрч биш зөвхөн Бурхнаар төрөсөд болдог. За түүнийг чуулган гэдэг үгийг грек хэлээр экклеса гэж дуудагддаг байгаа. Тэр нь бүгдээрээ цугларсан гэсэн утгатай. Эмэгтэй хүнрүүдэд болох Месиа Христийг Голготын толгой дээр загламайдгаар дамжуулан бүхий л тэр гим нүглийн асуудлыг шийдвэрлсэн тул та нар бол тэрхүү итгэл дотор дуудагдан цугларсан хүмүүс хийгээд түүнийг чуулган гэж нэрлэдэг байгаа. Тиймээс энийг ч тэрийг ч яах вэ гэж олон тийм ээдэрсэн бодол дотор амьдралгүйгээр аврал авсан байгаа Бурхны өрөөлийг бодол энэ нэг санаан дотроо шохон цэгцэл. Мөнхөд үл өөрчлөгдөх Иохан номын 1:12 дээрх 2 дээр та Бурхны хүүхэд болох эрхийг өгнө гэж амлагдсан байгаа. Тэр эзэн амьд оршин байна. Тэгээд мөнхөд оршин байгаа Иохан номын 14-ийн 16-17. Иохан 14:24 дээр чи одоо Бурхны хүүхэд болсон тул тэр нэрээр юу ч гуйсан байсан. Бурхан энэ дэлхий дээр тэр нэрээр гуйсдын бүхий л зүйлсийг залбирал хариулах болно гэсэн. Матай 12:28-аас 30 дээр гардагчлан миний дотор байгаа сатаны хүчрхэг ажлыг ариун сүнсний хүч чадлыг өмсөд хүн зайлуулдаг нэгний амьдралд ариун Бурхны хаалт оршин тогтох болно гэсэн. Тэгэхгүй тэр сайн мэдээний энэ бодол санаан дотор нь зэгцлэгдсэн хүн. Бурхантай холбогдох антенн нь ажилдаг байгаа. Тэгээ миний одоо юунд итгэдэг гэдэг сайн мэдээ миний дотор
итгэлээр зэвслэгдэж байж ингэж бурхантай харилцах харилцаа нэгэн систем ажилладаг байгаа. За үнэхээр чуулганы минь ахын дүүс та бүхэн энэ дэлхий дээр байгаа эхнээс ч илүү жаргалтай байх ёстой. Үнэхээр сайн мэдээ энд урсаж байна. Огт боломжгүй асуудлуудыг ингээд боломжтой болгон өөрчлөх сайн мэдээний чуулган гэж би нэмээс бурхны дүр төрхөөр бүтээгдсэн бид Христ амьдлалтын эзнэр хамт байж гэмээн. Тэгээ бид мөнхөд бурхныг мэддэг нэгэн болно. Бид тэр амьдлалтын эзнийг өөрийнхөө бид хүлээж авч эхэлсэн өдрөөс амьдлалтын эзнийг мэдэж эхэлсэн билээ. Петр хожим нь эзний төлөө өөрийгөө өгөхөд бэлэн нэгэн болсон байгаа. Тэгээ эзэн та хаашаа явж байна вэ? Тэгээ эзэн би энэ удаа би таны өмнөөс үгүй. Тэгээ үхлийн тэр байр сууриас жайхыг үл айх эзэнтэй уулзах юм бол хүн тэгж өөрчлөгддөг байгаа. Ямар ч хавчлага биднийг нүмрэн ирсэн ч амьдлалтын эзэнтэй уулзсан л бид өөхөх байсан ч тийшээ урагшаа явдаг. Хамгийн бүр ингээд амьдралынхаа бүр улыг харуулж Есүс Христээс урагч байсан Петр, тэгээ хожим амьдлалтын эзэнтэй уулзсан Петр, энэ цаг хүртэл дурсагдах Есүсийн дагалдагчийн амьдралаар амьдарсан юм. Есүс аль хэдийн бидэнд айлцсан. Тэгээ дахиад 2 удаа донготхоос өмнө чи 3 удаа надаас урвна. Чи гарцаагүй намайг мэдэхгүй гэж хэлнэ. Энэ үг биелээ болсон өнөөдөр бид өглөө ингээд өглөө хосоод би биндээ хайртай гэж хэлдэг тийм үү? Өдрийн хоолны цагаар за өөр нэг хүний яриаг сонсонгуудаа үгийг сонсонгуудаа шууд гэр бүлийнхаа хүнийг үзэн ядаж эхэлдэг шүү дээ. Ороо очиж яаж хэрүүл хийж зовоох вэ гэд. Яагаад тэгж байгаа вэ? За би биндээ хэлье. Амьдлалтын эзэн бидний дотор байхгүй байгаа учраас. Амьдлалтын эзэн бидэнтэй хамт орших юм бол асуудал болох зүйл гэж үгүй. Хажуу айлын минь нөхөр чинь араар чинь тавиад байна гол халелуя хийгээд илүү сайн эмэгтэй байвал уулзуулаад өгөөрэй гэж хэлээрэй гэнэ. Тэгээ бид ингээд амьд байгаа юм шиг харагдаж байгаа ш бидний ингээд би ялзарч байгаа. Харин бид амьдлалтын тэр амиар амьдрах хэрэгтэй.
Бидний тэр амьлалтын эзэн байхгүй л үргэлж махан биеийн бодлынхаа дагуу ярьдаг. Тэгээд өөрийгөө авч гарахын тулд хэнийг ч өхөөлөхөд бэлэн болдог байгаа. За Есүст итгэсэн хэрнээ одоо уналтанд орж байгаа байдал өнөөдрийн Библийн ишлэлээр гарч байгаа. За би Есүст итгээд Библийн сургууль пастор болно гэж Библийн сургууль сураад тэгээд пасторын тусгай авсан хэрнээ үйлчлэл байхгүй. Пасторууд өнөөдөр сөүлдэл хэл 60,000 байна. Тэгээ өнөөдөр эзэн амьсан гэж амьлалтын эзний мөргөл өргөж байгаа хэрнээ хүнд байдалтай хүмүүс маш олон байна. Эзний өгсөн байгаа сайн мэдээ Сатаны толгойг бэлтгэж Есүс Христийн тэр итгэлийн үйлдэл бидний биеийн дотор амьд ингэж оршин хөдлөхгүй амьд хөдлөхгүй байгаа учраас бид итгэдэг хэрнээ учир дутагдaltaй амьдрал дотроо байсаар байх арга байхгүй. Библи хэлэхдээ харахтун онгон бисгийн хүүхэдтэй болж хүү төрүүлнэ. Түүний нэрийг Есүс гэж нэрлэл тэр өөрийн ард түмнийг гим нүглээс нь аврах бидний аврагч юм гэсэн байгаа. Тэрээр үхэгсдээс амьлах болно хэмээн амлан үлдээсэн. Тэрээр ариун сүнсээр амьлаад үнний сүнсээр өөрт нь итгэдэг хүмүүстэй хамт оршин зааж ухааруулж итгэдэг хүмүүсээр дамжуулан эдгэрэл болон гайхамшигын түүхүүд бий болно гэж амласан. Энэ цаг үеийн сайн мэдээ үнэхээр бүр ингээд олон зүйлсэд хэтэрхий хойлогдсон байна. Сайн мэдээ хэвээрээ яригдахгүй хүмүүс янз бүрийн Библиэс янз бүрийн Библи суурьтай гэсэн янз бүрийн дүрм журмууд бий болгоод тэр дүрм журмаараа хоорондоо хэрэлдэж байгаа. Сайн мэдээ утгаа алдах тэр үед нийгэм зөрчил дотор ордог. Итгэгч нар нь чуулган дотроосоо юу сурах ёстойгоо ч мэдэхгүй болцсон төрөгцөн байдалтай байгаа учраас гарч урсгалууд энэ галж урсгалын дуу хоолой тэнгэрт толж байна. Тэгэл хүмүүстэй амьдралаа итгэлээр амьдрах гал хичнээн насаараа өргөж хичнээн чуулганд олон төрлийн золиосуудыг гаргаж амьдардаг үлээ. Тэгсэн ч үл хамааран хүүхдүүд нь сэтгцийн өвчтэй болж өөрсдөө амьдралынхаа эцэст галзуурлын байдлыг өнгөрөөж чинь авралын урсгал байна. Хүмүүс яга авралын урсгалд автдаг юм бэ? Авралын далаарх өөрсдийнх нь агуулга бодол санаан дотор цэгцрээгүй байгаа учраас тэгчтэй ярьж өгөнгүүт нэрий чи юм уу гэд. Тэгээ эмэгтэй өмрөдөн болох Есүс Христ амьд оршин байна. Өнөөдөр Библийн хэсэг дээрх Петрийг хар. Аврал орсон байгаа Петр гаргаж байгаа алдааг хар. Тэгээ Марк номын 14:54 дээр Петр Есүсийг нэг холоос дагаад алсуур дагааж гэж гардаг байгаа. Марк 14
Тэгээ 61-62. 대제사장이 다시 물어가로되 네가 찬송을 받을 자의 아들 여자의 우선 메시아 뱀 대가리 깨뜨리는 그리스도냐? Чи Христ мөн үү гэж асуусан маань эндээс Есүс юу ч хариулахгүй байсан чинь их тэргүүн дахилч нар тэр Магдалийг авах нэгэн мөн үү гэж асууж байгаа. Тэгээ Есүс 14:62 дээр үргэлжлүүлээд тийм ээ би тэр чинь мөн байна гэсэн. Тэгээ Петр үнийг сонсох боломжгүй бүр Есүсээс алсуур дагаж байгаа. 예수는 그리스도. 이걸 지금 모르는 아예 내가 여자의 우선 메시아. Тэр чинь би байна. Би аврагдсан байгаа. Гэт амлагдсан байгаа. Хүн төрлөختний гэм нүглийн бүхий асуудлыг шийдэх тэр Христ байна. 생명으로 옮기는 그리스도다. Үхлээс амь руу шилжүүлэх тэр Христ. 죄악을 없애는 그리스도다. Гай зовлон хараалыг устгагч Христ. 창조할 그리스도다. Тэгээ хүн төрлөختний биеийг дахин шинээр шинжлэх тэр Христ. 바꾸어주는 그리스도. Итгэлээр дамжуулан мөнхийн бие болгон өөрчлөх чадалтай бүтээгч бурхан. 오늘 멀찍이 떨어지지 말고 그리스도를 영접하여 영원히 살아계신 분이 나와 함께 어떻게 역사하실 것인가? Тэгээ Христийг алсаар Христийг алсаас дагалгүйгээр ойроос дагаж амьд оршиж бурхан миний амьдралд ямар яаж ажиллах вэ гэдгийг амсаж мэдэрсэн өдрүүд байх болтоо гэж өрөөж байна. 예수님이 부활하셔서 세계를 움직이실 것을 여러분 몰랐다. Тэгээ тухайн үед Петр Есүс үхлээс амьлаад 그 이름 하나만 부르면 Өглөөс амьлаад бүх дэлхийг хөдөлгөх гэдгийг мэдээчгүй итгэжгүй байсан. Үнэхээр Есүс үхлээс амьсан гэж та итгэдэг бол дэлхийн илгээлтийг зориод алхах тун. 조롱을 당할 수밖에 없어. Харин түүнд итгэхгүй байсан Петр нэг шивгчэнд давхархуулахаас өөр аргагүй. Эсвэргээрээ тэр эмэгтэй шивгчний үгнээс болж өөрийгөө голох сэтгэл, харьцуулах сэтгэл, ич хүрт орох сэтгэл, айдас тэгээ олон янзын зүйлсүүд. Заста бүгд эзнийг хайсан ч би л та хаяхгүй юм шүү. Бүгд танд итгэхгүй байсан ч би л итгэсэн хэвээрээ байна шүү гэж байсан шүү дээ. Би л тэгнэ. 사람의 고백은 나를 강조하는 나는 무너질 수밖에 없는 존재. 여러분이 가진 나의 의지와 나의 결심 Тэгээ бидний одоо ийм хувийн шийдвэр одоо ийм хувийн өөртөө түшиглэх бодол 무너지는 순간 тэд бүгд Иохан 8:44-өөс эхлэлтэй. Би нуран унаад Бурхны ажил эхлэх болтугай. Есүс Христийн нэрийг дуудах үед сатаны ажил нуран ундаг. 여러분 맹세하고 부인할 필요 없습니다. 그냥 어떤 상황을 만나거든 예수는 그리스도. Есүс бол Христ. Бид бол Бурхны хүүхэд гэж хэлэхтэн. 제자의 자격으로 괜히 오늘 탈락되는 사건이 터졌다. 그래서 베드로는 크게 실패하고 숨지 않고 통곡했다라는 사람이 За Петр тэгээд маш том алдаа гарсныхаа дараагаар нуугдаагүй харин гашуудсан гэмшсэн гэж байгаа. Тиймээс бид эзэн бол Христ амьд оршиж Бурхны хүмүүс гэдэг энэ итгэлийг бид хэрэг эцэн л бол гарцаагүй бидний ард Бурхны ариун сүнс үргэлж байсаар байгаа.
алдаа дутагдалд орсон байсан ч 그래서 여러분이 작은 것 하나도 숨기지 않고 통곡하고 회개하고 тэгээд бид өчүүхэн зүйлийг ч нуулгүй 은혜가 시작됩니다. Христийн нэрээр тэмцэх үед 제가 물었어요. 왜 эрүүл эхлэх болно. 성경에 이렇게 아주 자세하게 기록해 놓았습니까? За би Бурханаас залбирч асуусан байгаа ингээ Бурхан Петрийн энэ алдааг Библиэд юунд итгэн ингэж нарыг тэмдэглэсэн юм бол 구원받은 자를 통해서 за сатан 움직이는 가르침. хэрхэн авралыг хүлээж авсан хүнээр дамжуулан хүртэл ажиллаж яаж ажиллаж байна вэ гэдгийг харуулж байгаа. 인간의 열심이나 인간의 Хүний одоо тэр хичээл зүтгэл 부활의 줄을 лэр амьдралтын эзнийг дагах боломжгүй. 하나님의 은혜 아니고는 Бурхны нэгүслэл биш бол 믿을 수가 없다. амьдралтын эзэнд итгэх боломж байхгүй. 그러면 어떤 사람이 부활의 줄을 믿을 수 있고 부활의 줄을 받아들일 수 있느냐? Тэгвэл ямар хүн амьдралтын эзэнд итгэж хүлээж авах боломжтой юм бэ? Матай 16-гийн 23 дээр байна. 예수께서 돌이키심에 베드로가 이르시되 Есүс эргээд Петрт сатанаа зайл. Миний хараас зайл. 너는 나를 넘어지게 하는 Чи намайг бүдрүүлж байна. 자의 일을 Чи Бурхны ажлыг биш бодохгүй. 도리어 Харин 나 중심으로 өөртөө төвтэйгээр хүн төвтэйгээр бодож байна гэж. 사람의 일을 생각하는 사람은 절대 하나님의 은혜를 받을 수 없다. Хүний ажлыг бодогч нь Бурхны ивэлийн дотор байх боломжгүй. Бурхны ажил юу вэ? 일을 멸한 Сатаны ажлыг нураах юм. 베드로에게 끊임없이 감정으로 의지로 통타고 들어올 때마다 자만하게 만드는 모든 흑암 권세는 예수 그리스도 이름으로 선선히 내 몸에서 박살날지어다. Тэгээ ингээд хорон бүрт дотор минь орж ирээд итгэлийн бос зүйлсийг хийхэд нөлөөлдөг байгаа сатаны ажил Есүс Христийн нэрээр нуран унах болтугай. Бурхны нэгүслэлээр л бид Есүс итгэх боломжтой. 싸움했던 노아에게 하나님이 동행하였다. Сүнслэг тэмцэл хийсэн Нуатай Бурхан хамт байсан гэж Библиэд бичсэн байдаг. 창세기 13장 18절에 단을 쌓고 Үйлс намын 6-гийн 8 гэх мэтлэн одоо 6 дээр үлсээс харах юм бол Дахлын ширээ босгоод Есүс Христийн нэрийг дуудаж байсан Авраам ерөөлийн өрөөдөн болж Ноач мөн адил, Лоточ мөн адил Бурхан хамт алхаж байлаа. 지식으로 하나님을 믿는 게 아니라 Бид мэдлэгээр Бурханд итгэлийг авдаггүй. Харин илчлэлтийн үгээр дамжуулан ямар нэгэн оноллын дагуу биш. 약속된 자를 믿을 때 하나님의 은혜가 Үгийн биелэлд амлалтанд итгэх үед Бурхны нэгүсэл миний дотор оршдог. 오늘 하나님은 실패한 베드로에게 부활의 주 그리스도를 남기게 Бурхан алдаа дутагдалд орсон Петрт амьдралтын эзэн гэх нэрээ үлдээсэн. 나의 열정으로 나의 힘으로 하나님을 믿는 게 아니라 이거 깨달은 사람에게 은혜를 줍니다. Биний тэр хичээл зүтгэлээр Бурханд итгэдэггүй юм байна гэдгийг ухаарсан нэгэн 2025년 옛사랑 교회 임직자로 쓰임 받는 것은 내가 하고 싶어서 임직자가 된 것이 아니라 하나님이 나를 이 시대에 마귀의 일을 멸할 수 있도록 그 지역의 흑암을 꺾는 사령관으로 세워주셨다. Бурхан намайг амьдарч байгаа орон нутгийнхаа норон нутагта сүнслэг генерал дайчин байхын тулд намайг томилж байгаа юм байна. 내가 중직자가 되고 싶어서 중직자가 되는 것이 아니라 Би альбан үйлчлэгч болмоор байгаа учраас болж байгаа юм биш. Бурхны нэгүслэлээр би туслагдаж байгаа юм байна. 그래서 베드로는 부활의 주를 드디어 알고
Петр амьдлалтын эзнийг мэдж тийхүү өөрчлөлт ихэлсэн байгаа. 38절의 역사를 체험했다니까. Энэ нь Үлс 2:36 дугаар эшлэлийг 우리가 십자가에 못 박은 үтсэн гэсэн үг юм. Тэгээ та нарын бидний залмай дээр товлсон байгаа тэр Есүсийг Бурхан бидний амьдралын бүхэл асуудлыг шийдвэрлэгч эзэн Христ болгосон. 그렇다면 너는 어떻게 해야 되느냐? Тэгвэл бид юу хийх вэ? 너를 Хуучин хүнээр тайлж хай. 37절에 나와 있습니다. 저희가 이 말을 듣고 마음에 찔려 베드로와 다른 37 дугаар эшлэл. Бид энэ үгийг сонсоод 우리가 그럼 тэгээд сэтгэл тэглэж Петр болон бусад дагалдагч нараас очиод бид цаашид яах вэ гэж асуусан чинь Үлс 2:38 дээр Петр юу гэж хариулсан бэ гэвэл гимшээд хүмбэр Христийн нэрээр усан баталгаа хүлээж авч гим нүглийн уучлалыг ав. Тэгвэл ариун сүнсийг бэлэг болгон авахлаа гэж хэлсэн байна. Есүс бол Христ. Тэр нэрлүү буц. Есүс бол Христ. Тэр нэрээр өөрийгөө үгүйсгэн. Тэгж ээж бид гим нүглийн уучлалыг хүлээж авна. Ариун сүнсийг бэлэг болгон хүлээн авна. 자 같습니다. 오늘 인생의 출발점이 오늘 본문에 나와 있습니다. Өнөөдөр амьдралын эхлэл. 자 14장 72절에 14-р Марк номын 14-ийн 72-ыг харъя. Амьдралын эхлэл. Уйлсан гэнэ. Тэр мөчид азарган дахиад 2 дахих удаагаа донгодлоо. Тэгээд Петр азарган дахиад 2 удаа донгодлохоос өмнө чи намайг гуравантай үгүйсгэн гэж Есүсийн өөрт нь айлдаж байсныг саналаа. Тэр асгартлаа уйлав гэсэн байна. 그래서 눈물이 끝난 그 자리에 드디어 하나님의 역사가 Тэр нүлмэс хатаж дуусны асгарсан нүлмэс дуусны тэр газарт Бурхны ажил түүх эхлэж байгаа. Таны сүнсэн дотор энэ өдөр Бурхны нэгүсэл үнэхээр ариунаар бэлхах болтугай. Бидний амьдралтай Петр шиг гэдэг бидний хинэнч ганхаж бүдэрч магадгүй үгүйсгэж эсэргүүцэж хараачч болох юм. Хүн хямрал болон тэр айцын өмнө алдаа гаргаж ухарч няцаж үгүйсгэж урвчж болох юм. 어떤 사람은 부인하지 않고 저주는 하지 않지만 침묵으로 부인하고 저주하는 사람이 있습니다. Тэ нөгөө амаараа гарахгүй ч гэсэн дууга хурааж эсэргүүцэж харааж байгаа нэгч би харсан. 우리가 여자 여성 메시아 그리스도 이름으로 마귀의 일을 멸할 때 그 결심이 시작될 때 하나님도 시작하는 것입니다. 여러분 우리가 사는 이 현실 속에서 우리가 영원한 본질을 들여다보고 갈릴리 십자가에서 달리신 그 예수님을 우리는 언제나 상기시켜야 Тэ амьд орширч бид нар энэ амьдралдаа үхлээс амьсан байгаа загалмайг л ширтэн харцгаая. 비전을 가슴에 새겨놔야 합니다. 그리고 마가다락방에 예수의 모친과 그의 아우들과 그의 제자들이 더불어 마음을 같이하여 생명 공동체를 잉태시키고 Есүс амьсны дараагаар тэ Маркийн дэврийн өрөөнд цугласан байгаа Есүсийн ээж болон эмэгтэйчүүд болон бусад дагалдагч нар хамтдаа тэгж залбирсан 정리되어지면 шиг тийм амийн хамт олныг бид бий болгох хэрэгтэй. Энэ сайн мэдээ бодол санаан дотор цэгцрэх тэр үед 오순절의 메시지가 터져 나오게 될 тэгээ бидний ийм сэтгэлийн шүдрээс үл хамааран амьдралтын 우리는 하나님의 Пентекостийн өдрийн үг дотроос минь гарах болно.
Есүс бол Христ, бид бол Бурхны хүүхэд, бүх асуудал дуусан сатанаа зайл ариун сүнсний дүүргэлт гэдэг энэхүү итгэлийн дотор 꿈을 꾸고 мөрөөдөж 환상을 보고 예언하게 될 것입니다. зүүдийг зүүдэлж зөвгөнлүүдийг харах болно. 교회가 이렇게 살아서 역사해야 그걸 교회라고. Тэг чуулган ингэж амьд хөдлөж байж тэр газрыг чуулган гэж нэрлэнэ. 무슨 일이 있어도 사람을 실족시키지 Юу болж байсан ч хүнийг битгий бүдрүүл 사람을 실족하는 사람은 자기를 아직도 부인할 수가 없어서 хүнийг бүдрүүлж байгаа нэг нь өөрийгөө үүсгэж чадахгүй учраас юм. 해야 부활의 주 그리스도가 역사하시는 겁니다. Тэг өөрийгөө үүсгэж байж амьдралтын эзний ажил миний дотор хэрэгждэг. 실패했고 무너졌고 예수님을 외면하고 부인했지만 그 자리에 예수님은 언제나 함께 하셨습니다. Петр шигтэй эзнийг үгүйсгэж байсан ч тэр Петрийн сэтгэл зүй янз бүр болж байсаас үл хамааран тэр газарт эзэн түнтэй өөрөө хамт байсаар байсан. 부인하는 너를 내가 잘 안다. 저주하는 너를 나는 항상 잘 안다. Тэгээ би чамайг сайн мэднэ гэж намайг хараагч чамайг намайг үгүйсгэгч чамайг 부활의 증인으로 부르는 것이다. тэгээд би чамайг амин гэртэгч болгон дуудаж 그래서 байна. 여러분이 부활의 주 그리스도가 여러분과 임마누엘이 되면 요팔 사사가 싫어지는 거예요. Тэгээ амьлалтын одоо эзэн 못된 너 надтай нэгдэх үед сатанлаг одоо байдал би дургу олж эхэлдэг. 요팔 사사. 부활의 증인은 이걸 싫어하는 Амьлалтын эзэн хамт байгаа гэрчлэл үүгээр гардаг. 욕심자, 살인자, 비치는 이걸 내 몸에 깔끔하게 매일 여러분이 버려보십시오. 그러면 사망 권세가 거치고 빛의 역사가 Миний бие дотор байгаа одоо сатанлаг чанартай бүхий л зүйлсүүдийг өдөр болгон сүнслэг тэмцэл дотор хөөн зайлуулах тун. Би үхлийн сүдрээс чөлөөлөгдсөн гэдэг бат итгэл ирэх болно. 권세가 여러분 몸에서 무너지게 되고 부활의 몸으로 새롭게 새로운 피조물로 시작될 것입니다. Амьлалтын эзний шин түүх таны бие дотор эхлэх болно. 머리를 밟는 만왕의 왕이십니다. 부활의 주 그리스도는 저주와 재앙을 없애는 참 제사장이십니다. Амьлалтын эзэн Христ 부활의 주 그리스도는 хараал бүхий л хараалыг таслагч нэгэн. Тэгээ тэр амьлсан эзэн 하나님 나라의 бурхантай уулзах зам. 이제부터 자녀된 신분으로 살 수 있도록 참 선지자가 되어 주셨습니다. Бидтэй цаашид бурхны хүүхэд гэдэг статус байр суурин дээр амьдрч чадах хуцаар тэрээр тэргүүн дахилж болсон. 삼위 하나님이라고 그렇게 말씀합니다. Тэгээд бид Есүс Христийг эцэг хүү ариун сүнс гурлаар оршиж бурхан гэж нэрлэдэг. 언제나 항상 함께 계셔서 세계복음하는 그날까지 증인의 길에 있기를 축복합니다. Есүс Христ гэдэг тэр нэр үргэлж тантай хамт оршиж гэрчлэлийн амьдралаар амьдрах болтугай гэж өрөөж байна. 살아계신 하나님 Амьд оршиж бурхан минь 깨달은 베드로에게 부활의 амьдлтыг ухаарсан байгаа 살아계신 하나님께로부터 받아 누릴 Петрт 여정을 시작하게 하시 амьдлтын өрөөлийг хүлээн авах тэр боломжийг өгсөн тань баярлалаа. 하나님의 은혜로만 Бурхны нэгүслэлээр л итгэгдэх Есүсийн амьлалтыг 영혼 속에 би дахин нэг удаа өөрийнхөө сүнсэн дотор ухаарч тэр үгийг та бидэнд
суйрлуулсан учраас 이제는 бид дахин 육신의 길을 따라가지 махан биеийн замыг даган алхалгүй. Амьдралтын эзэн Есүс Христийн замыг даган явхуйц замыг зөвшөөрсөн Бурхан танд баярлалаа. 무너진 자리에서 부활의 은혜로 우리를 덮어주셔서 예수가 그리스도라는 그 이름을 부를 수 있도록 은혜를 주시니 감사합니다. Бид байгаа байран дотроо Есүс бол Христ гэдэг тэр нэрийг дуудах эрүүлтэй байлгаж байгаа талархаж байна. Эсний хайрын өмнө үргэлж босон зогсож чаддаг нэгэн байхыг хүсэж байна. Ариун сүнсний дүргэлтийг зөвшөөрч Есүс бол Христ, бид бол Бурхны хүүхэд, бүх асуудал дууссан сатанаа зайл ариун сүнсний дүргэлт дэлхийн илгээлт тэр амлалтын гэрээн дотор мөрөөдөж бас зөгнөж ирээдүйг хардаг тэр хүмүүс байлгаж өгөөч. 죽음의 쇠사슬에서 Үхлийн гинжинээс 이제는 내 몸에 таслагдж 끊어지게 하시고 амьдлын эзэн настай хамт байгаад үнэхээр их таларгалтай байна. 영원함을 회복한 자로 Бид мөнхийн зүйлсийг дахин сэргээсэн хүнийхээ хувьд олныг үхлээс амь руу шилжүүлэх 매력적인 그리스도인들로 우리 хамгийн сэтгэл татам Христийн хүнээр бидний сүнсийг өрөөх болтугай. 성경대로 오시고 성경대로 죽으시고 성경대로 부활하시고 성경대로 Библийн дагуу амлагдаж, Библийн дагуу ирээд, Библийн дагуу хэж, Библийн дагуу амьлсан тэр эзэнд бид итгэдэг. 언제나 여자 여성 메시아 그리스도 이름 마귀의 일을 멸하며 은혜의 자리에서 부활을 믿을 수 있는 Үргэлжид Есүс Христийн нэрээр сатаны ажлыг устгах хүч чадал надад өгөгдөх болтугай. 부활의 주 하나님께서 우리를 잘 알고 계신다고 우리와 함께 하신다고 약속해 주셨습니다. Амьдлын эзэн биднийг мэддэг, бидэнтэй үргэлж хамт оршин байгаа гэж альцсан тул Имануэль Христийн сүнс өдөр бүр надтай хамт байж амьдын үхэлд хүлэгдсэн байгаа хүн бүрийг үхлээс чөлөөлөгдөж мөнхийн Бурханы хаанчлалтай холбогдох цаг үеийнхээ сайн мэдээний хүнэн байлгаж өгөөч. 부활의 주 그리스도를 맞이한 모든 주의 백성들에게 Амьдлалтын өдрийг угтан авч байгаа Бурхны ард түмэн ирэх оны амьдлалтын өдөр баяр хүртэл тэр амьдлалтын эзний хүч тэдний амьдралд ажиллах болтугай. 그래서 죽은 자들을 살리는 전도자들이 되게 하옵시고 Тинхүү үхсдийг амьлуулдаг нэгэн болж 그리스도의 өвчтөе нэгэнд эдгэрлийг өгдөг Христийн гэрчлэгч нар байж 영적인 문제로 시달리는 모든 цэнцлэг асуудалд хүлэгдсэн хүн бүрт сайн мэдээг өгдөг гэрчлэгч нар байлгаж өгөөч. 예수 그리스도의 이름으로 기도합니다. Есүс Христийн нэрээр залбирлаа. Аамен.